Эхнэр хүнчингийн тунгалаг гэдэг манай ах эгч хоёр байна. Басараа мал малдаж улсынхаа хоёрынхаа мал сүргийг өсгөн өржүүлэх их улсад хүчин зүтгэж аймгийн авраг малчны болцдыг хангаж яваа одоо манай хүндтэй эрхэм ах маань ах эгч хоёр маань гарч ирсэн байна. За дараагийнх нь яваарай. Манай төгсөө ахын маань хамгийн том хархуу Батшаргал бас мөн одоо өвөг дээдсийнхаа уламжлалыг даган мал сүргээг өсгөн үржүүлж яваа. Улаана эхнэр тэндээс ирж байна. За гэлдэр манайхаа. Шуурхаа байлтээ. Манайхан түрүүнд одоо ерөөсөө үзэж хараагүй гэдэг манай 10 цуурын байгаа хүмүүс маань хэлээдсэн. Тэгэхээр одоо бас эндээ суурин амьдч байгаа Батшаргал эхнэртэйгээ гарч ирсэн мөн одоо мал малдаж байгаа эхлэх ажилдаа амжилт гаргаж яваа. Тэргүүний залуучуудын нэг байгаа. За дараа нь дархан хүү гэдэг мөн одоо малаж эхэлж байгаа. Одоо яг энэ нутагт мал малдаж амьдарч байгаа. Эхнэр Хүнчлам хаацсан бэ. За гүүгээрээ. За амбул дөрүүлээ. За энэ Батшаргал маань бас амбул тавуулаа байгаа 3 хүүхэдтэй. За дараа нь төгсөө ах маань баг охин одоо нөхөр Сумятаа гарч ирж байна. За амбул дөрүүлээ ингээд мөн одоо малаж хөрөлтөг хурдан мөрсөөр сойх ухаанд бас өвөг дээдсийнхаа уламжлалыг дагж яваа мөн малч удамт сайхан залуу малчин гэрүүл одоо энэ гарч ирлээ. За ингээд төгсөө ахын маань Мягмар мөрөн Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Одоо өнөөдөр бас ирж амжааг байна. За ингээд 3 хүүхэдтэй Мягмар мөрөн маань ингээд одоо халуун амбулаараа энд хүрэлцэн ирсэн байна. За дараагийн гэр бүл Инкамглан маань хаана вэ? Амөрөх гэж явсан Энтгийг улсад шашны их сургуульд суралцж байгаад ирсэн. За мөн одоо барилдах сонирхолтой заахан залуу хамгийн бага залуу нь сая одоо лам нарыг хүргэх гэж явсан байна. Ингээд бүгдээрээ та бүхэндээ танилцж авлаа гэж үзэж. За дараагийнх нь хэн байна? За гинэн ихчи маань за зураг авахад зогсоо зураг авахад юмс бодсон дээр баг. За гинэн ихч маань хараахан ирж амжааг байна. Ажил үйлсэн гүзээгөө энэ мөн одоо гинэн ихч маань нөхөр Батцаахан бас хараахан ирж амжааг өрөө хүмүүсд нь одоо бүгд хүрэлцэн ирсэн. Далаагч байна. За гинэн ихч маань том өргөн Монгол Улсын боловсролын их сургуулийн эрхлэгч доктор профессор Галсан Жамс гэдэг одоо манай майц эцгийн маань бахан майц эцгийн маань нөхөр. За майц эцэг маань эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуульд судлаачаар одоо ажиллаж байгаа ийм бүс. Ихэр хөвгттэй хөвгчүүд нь загсч байна. За дараагийнхад том хархуу Маавар эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн байна. Хоёулаа одоо Маламжгийн амтэн жижиг амтны эмч эрхлэх ажлыг Улаанбаатар хотод одоо маш ихтэй эхэлж байгаа ийм одоо ажил үйлчлэгээ явуулж байгаа залуу байгаа. Ингээд хоёр хүүхэдтэй. За дараагийн маань охин ирж амжааг байна. Оюумаа гээд дараагийн одоо отхон хархуу Майдэр гээд ямар ажил эхэлж байгаа лээ? Unitel программист. Unitel компани программистаар ажиллаж байгаа Майдэр гээд сайхан одоо хоёулыг залуу байгаа. Ингээд гинэн ихчийнхаа өрөөгтүүдэд бас аз жаргал өрөөлөх ажилд амжилт бүтээлээдийг үсэн яриа. За дараагийнх нь Юмжин очир сүрэгч байна. За манай очир сүрэгч өрөөгтүүдэд яваарай. За очир сүрэгч маань одоо бас өрөөгтүүдийнхаа сайхны төлөө сэтгэл зүтгээр гарган сум нэгдэл тэрэн зэрэг нагууд олон жил хүрээлэлтэй ажилласан ажилтан гаралтай сайхан өсгөө ээж байгаа. Тэгээ том өргөн будчуу заман одоо том охин цэцэн бэлэг гэр бүлийн хамт хүрэлцэн байна. 3-4 охинтойгоо 3 охин нэг байдалтайгаа хомертон зогсож байна. За энэ хоёр маань
ерөнхий сургуулийн өмнөх боловсролын одоо бүжгийн багш мэргэжилтэй охин Цэцэн Бэлгэн. За нөхөр бүжжүүн тээврийн одоо хүн тээврийн жолооч ажлыг үйлчлэх энэ залуу байна. За нааша бүжжүүн Цэцэн Бэлгэн хоёрын 3 охин дараад зогсож байна. За Цэцэн Жаргагийн том дараагийн охин маань ирж амжаагүй охин энд хүрэлцэн зогсож байна. Төрөний нөгөө бүжгүүлдэг октод байна. За хамгийн бага охин ажилтгаагч маань баг хархуу цэнд гээд Монгол Улсын боловсролын их сургуулийг байгаль экологич мэргэжлэр төгссөн доолоор ажиллаж байгаа ийм одоо залуу байна ингээд. Та бүхэнд сацгаа дөрөлхийг хүсэн яриа. За би өөрийгөө танилцуулгүй намайг бүгдээрээ таньж байгаа. Эхнэр анх туяагаа урьж байна гүгээд. Түрүү та бүхэндээ бас бүжгэлж үзүүлсэн. За араас нь манай том хөргөн ган тогтох нисхийн инженер мэргэжилтэй. За дараас нь том охин дэлгэрмаа боломжийн үйлсийн тасхийн дарга улсын байцаагч зэрэг ажиллаж байгаа. Дараа нь манай баг охины дунд охины нөхөр Тэмүүлэн цахилгаанч мэргэжилтэй. За дараа нь манай дунд охин Байгалмаа Улаанбаатар хотод багшилж байгаа. Энэ хоёр маань хоёулаа Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Нэг охинтой яг аяштай ажиллах охинтой. Тэгээд дунд охин маань бас нөхөртөөгөө сая ирэхжээснэ гэнтхэн бас асуудал гараад ирээгүй. Гэхдээ амжаад ирэх магадлал өндөр. Ирүүл дараа нь танилцуулнаа. За баг охин минь одоо ерөнхий боловсролын сургууль сурч байгаа. Тэнд инкма гэдэг орхин охин маань тэнд зогсож байна ингээд. Манай гэр бол ингээд болж байгаа маа. За Юмжин дөөгийн гэр бол. За манай Юмжин маань бас мал салбарт ажил үйлсийг зорин амьдралаа залгуулж томоохон амжилт гаргаж яваа маш чухамтай сайхан залуу байгаа. Тэгээд эхнэр дэлгэр мөрөн мөн одоо малаа маллаад энэ хоёр маань гэр бүлээрээ малж амжилт гаргаж яваа юм залуус байна. За том хархуу цаг маань лам хөргөж гэж явсан байна. Дөнгөж сая Монгол Улсын боловсролын сургуулийг спортын сэтгүүлч мэргэжээр төгссөн. Одоо телевизээр спортын одоо спортын олон нэвтрүүлгүүдийг хөтэлдэг ийм сэтгүүлч залуу энэ жил төлсөн байгаа. За дараагийн охин ямар юунд сурч байгаа лээ? Уул уурхай инженерээр сурч байгаа 1-р хүслүү. Тэр сурч байгаа. Ийм одоо залуу магадгүй одоо манайхан уул уурхай компани эрхэлдэг хүн байх юм бол 2 жилийн дараа шууд ажилтнаараа инженерээр авах юм боловсролын бэлэн байна шүү гэж хэлье. За дараагийн хархуу маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Мархуу буюу нэг цагт гэдэг сайхан малч сайхан залуу байна. Манай саяын одоо сэтгүүлчээр зөгссөн цаг хархуугийн маань Юмжингийн том хархуугийн ихнэр Мөнгөн Чимэг гэдэг бүсгүйнд ямар мэргэжилтэй лээ? Халаалт агаар сатгалтын инженер мэргэжилтэй. Ямар ийм одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байх юм бол манай одоо бэрийг бас ажилд авахд бэлэн байгаа шүү гэж хэлээ. Мөн ажилтаа байгаа тийм одоо. За ийм бүрэлдэхүүнтэй бид төрөлцсөн ирсэн байна. Хингээ. За долгочийг дол хаана. Долдуу маань хаана. Залбаа явуулчаа. Олцоод маань хаачаа. За ингэж зураг авахлаа манайхан. За дараагийн бэлэн байна манайхан. За бүгд зарим бэлэн дээр гараад өгч юм уу? Юуны өмнө ингээд ургад ургаан хоёрт хүрэлцсэн нийт ахан дүүс таамхынд энэ өдрийн мэндийг гэх. За би дэмчи инеч гэж хүний хамгийн том дэмч гэж хүний хамгийн том хөвгт инеч гэж би. Тэр хүний хамгийн бага хөргөн бай. Улаанбаяр гэж хүн байна. За хаанаас тэнцвэ. За Чатэлт аймгийн авраг болсон майдар дэмчиг гэж хүний хөвгт нь. За гэр бүлийн болор бүрэн заяа. За өөрөөсөө танилцуулаад өгмөр юм шүү.
За зам бацхан уу та бүгдээ ургийн хаан баяр бэлсэн ахан дутаатай энэ өдрийн баяр мэндүргье. За би Даржан гашуудын дэмчийн мэдрэл хүн байна. За манайх 6 хүүхэдтэй Өсгөрөмгийн аруулгасанда ман матсаа байна. За манай энэ ач тэнцгэр тэгээд одоо байна. За танд цаноо энэ дэрсэн бүх ахын дүүстэй энэ өдрийн баярын мэндийг хүргье. Би энэ дэмчиг гэж хүний айлын баг хөргөн байгаамаа. Тэгэхээр манай гэр бүл болохоор энэ Цацман манай охин Амин Заяа манай нэг банд Солонгост ажиллаж байгаа. Тэгэхээр наваа гиндэ очир гэдэг юм аа. За манай шиг таны гэдэг юм болохоор 4 охинтой. За хамгийн том охин Гарц цэцэг гэж ерөнхий боловсролын сургуульд ажилладаг. За гэр бүлийн Батулга гэж бас сургуульд ажилладаг. Одоогоор хүрэлцэн ирээгүй 5 6 хүүхэдтэй. За дараагийнх нь охин Одсорн гэж би за тэдний гэр бүлийн мөнгө бод за 3 бандтай Нямочир мөнх очир ган очир гэж 3 бандтай. За дараагийнх нь болохоор охин Гэрэлмаа. За гэр бүлийн хүний нотхон бол за тэдний 5 хүүхэдтэй. Уянга гэ том охин би, дараагийнх нь Санчирмаа гэж охин би, тэрний дараагийнх нь Урунгоо гэж охин би. За 2 багхан байна би, Санчир болд, Сансар болд гэж 2 багхан байна би. За хамгийн баг хөргөн одоо би Уланбаяр. Манай гэр бүлийн нэг од гэрэл гэдэг. За манайх 5 хүүхэдтэй. Том охин Чилмэн, дараагийн банд маань од хүү. За тэгээд Баяр од гэж нэг Сакуви. Дараагийнх нь Машот гэдэг энд нэг ирүүл би. За хамгийн бага маань Буян дэлгэр гэж энд жаахан охин байна. За би дөрөвдхөө Нямдаа гэдэг байна. За манай аавгаа энэ Чимдийн даваасрын гэж манай гэр бүлийн хүн байна. За манай хүүхдүүд ажил төрднөдөө ирж чадаагүй. Том охин хатар судалтай үндэсний төвд менежер хийдэг. Дараагийн хүү одоо малчин байгаа. Энэ хөдөө бас ирж амжааг багч байна. Дараагийн охин Улаанбаатар цахилгаан дулааны хуулийн төвлөөр ажилладаг. Дараагийн охин нь болохоор алгаах ухааны хүний хэмжээнд 5 дахь курсын аюултан одоо энэ жил дургаад орно. Шинжлэх ухааны их сургууль болдог. Манай ингээд болчих. Энэ баг дүү нягмар өнгөрдөг энэ байдаг дүүгээ одоо тэдний ихнэр нь гүндэг маа гэж энэ хүн байна. Том охин нь одоо цагдаагийн ерөнхий газар хэмжээдэг. За бага донд охин Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Баг охин одоо энэ жилд соёл урлагийн сургууль суралцахаар урьдчилан авсан байгаа. За сайн бацгаана уу. Өргөдмийн хаан баярыг хийж байгаа анхан тус та бүхэндээ энэ хүн өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай гэр бүл болохоор Дэмчгийн Заг Замбар гээд Дэмчиг гэдэг хүний 3 дахь хүүхэд нь Заг Замбарын хайнажлын уран чимэг. За манайх ингээд ихээс сургууллаа. За манай хамгийн том ах болохоор Сумын авраг малчин Баяр хүү. Түүний гэр бүлийн хүн Баасан Мяв эднийг хаан бүлд бүрүүлээ. Нэг бэнд нэ хотод ажил хийж байгаа. Хамгийн бага охин Нандин Эрдэнэ. За та уушаа ороод байна. За тэгээд дараагийнх нь охин нь болохоор би намайг Ижлмөрөн гэдэг. Манай хүү болохоор Дэлмүү Очир. Бас Наасти. За тэгээ миний дараагийнх болохоор Дэлгэр Мөрөн байна. Гэр бүлийнх нь хүн Шавдар. Эдний хаан бүл тавуулаа. 3 хүүхэдтэй. Нэг хүүхэд маань.
За ингээд Маралжингоо, Ариунгоо, Чамяа газар гэдэг. За тэгээ миний доотлын дүүгийн хүүд очир гэж байж байна. Тэгээ хамгийн бага эрэгтэй дүү маань болохоор очир мөнх гэдэг одоо ээжлэг ойлыг малдаад үтэй байгаа. Эренчин гэдэг хүний дээрээс 7 дахь охиных нь банд байгаа, дүлгөн гэж байгаа. Тэгээд манай ээж хоёр нэргүй байгаад гэдэг. Намаа бол тэр дүлгөн гэдэг. Энэ бол тэр манай эхнэр Ариун даллаа гэдэг. Энэ манай том охин инх мөрөн. Энэ баг хүн маань аг мөрөн гэд ийм хүмүүс ирлээ. Тэгээд энэ ургууданд анх удаага ярьж үзэж байна. Бас гоё юм байна. Мэдхгүй танихгүй хүмүүс их байдаг болохоор чинь сандарч байна. За тэгээ ирээгүй хүмүүс тэгэхээр нэг хэлэхгүй нуусахгүй. Бид ирлээ. За би ахыг гэрэл өрөөгдүүдийн төлөөллүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цааснаа хорон жуулж байна. За яг зураг авахд бэлтгэж зогсчгоор юм байна. Тэгээд танилцуулгаас хийгээд зураг авахудаад за энэ танилцуулгын дараа төр тэмцээнүүд эхэлнэ. За мөн энэ танилцуулгын дараа мөн ажил мэргэжлэрээ тусдаа танилцах бас арга хэмжээ зохион байгуулагдана. За танилцуулга эхлэе. За сайн байцгаана уурга төрөл ахын дүүсгэрээ. За би энэ үлзий гэдэг хүний том охин Гэрэмда гэдэг хүний баг бүү байна. За ингээ намайг Отхон Баяр гэдэг. Манай гэр бүлийн хүн Отхон Жаргал. За манай том ах Хүрвсрэн. Манай хөргөн ах Хадбаатар ингээ Гэрэмда гэдэг хүний өөр хүүхдүүд ингээ төлөөлж ирсэн байна. За үүний дараа одоо манай жижиг ихчийн хүүхэд бор ихч маань. За ургуудмын ахын дүүсийнхаа амар амглан хэрья. За үлзийн жижигхэн гээд 2 дахь охин болох манай ээж 7 хүүхэдтэй байгаа. 7 хүүхдээс 6 нэрсэн байгаа. За та бүхэн бүгдээрээ мэдж байгаа манай ээжийг эрүүл мэндийн байгууллагад насаараад гэсэн тийм хүн байгаа. Манай аав бол бас нэлийн нутаг устаа нэртэй хүндтэй тийм хүн байгаа. Одоо мөрөн хоттой спортын олон төрлийг хөгжүүлэх гэж одоо хамаг залуу насаа зориулсан хүн байгаа. Шүхрийн спорт, мотоо спорт. Одоо бидний орчин цагийн техникийн хамгийн эхний үеийг тавьсан одоо нэлийн тийм зүтгэлтэй сэтгэлтэй тийм хүн байгаа. За би энэ үлзийн жижигний 2 дахь охин байгаа. Манай том эгч маань хараахан ирээгүй байгаа. Эгч маань бол Оросын холбооны улсад сургууль төгссөн. За багш мэргэжилтэй эдийн засагч. За хуваарь бизнес эрхэлдэг. Та бүхэн бас зах зээлээс нь сонссон баг. За Сондөр гээд үнэт эдлийн дэлгүүрийг ажилуулж хаадаг байгаа. За эгч маань бол 2 хүүхэдтэй. За 2 хүүхэд нь бол хоёулаа Америкт за мөн Хятадтай сургууль төгссөн. Одоогоор мөн бас хувь хувийнхаа бизнес эрхлээд явж байгаа. Би 2 дахь охин Амбул гуруула. Манай нөхөр бол Бям Жаргал гээд физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Монгол улсын гавьяат багш Бям Жаргал гэж хүн байгаа. За хүн маань анх баяр гээд Канадын Торонто хотод ажиллаж явдаг хүн байгаа. За миний дараачийн дүү Үүр цаах маань за мөн одоо барилгын компанийн одоо ерөнхий менежерээр ажилладаг. Гэр бүлийн хүн нь одоо нийгмийн даатгалд
тэтгэврийн сангийн асуудал хариуцсан улсын байцаагч гэдэг хүн байгаа. За миний дараагийн өөрийн хин хаан Бандул хаан миний дараагийн дүү болох мандах нар манай гэрийн хамгийн уран гартай дүү байгаа 6 охинтой. Өнөр өтгөө манай би байгаа хавг дээлийн гоёл одоо тансгийн загварыг дүү маань хийдэг, дүү маань уралдаг ийм уран дүү байгаа. За дараагийн дүү за манай энэ дүү маань бол барилгын компани бос манай хөргөн дүү. За энэ говийн хархуу байгаа. За энэ хоёр маань бол бас барилгын шинэ салбарт нэлээд хүчин үзээд явж байгаа. Олж үттэй, цоглог, жавхаатай ийм хоёр дүү байгаа. За дараачийн манай дүү бол өөрийн оюутлогод оператор хийдэг. За тэрний дүү манай эгчийн одоо үн тэдлийн дэлгүүрийн худалдааны зөвлөх хийдэг. За амбул дөрүүлээ 3 хүүтэй 1 охинтой. Том хүн бол одоо улсын багшийн их сургуульд сурдаг. Тэгээ ийм одоо өнөр өтгөн гэр бүл байгаа. За миний хамгийн отхон дүү манд цацрал. За мөн хуваарь бизнес эрхэлдэг. За мөн үн тэдлийн салбарт хүчээ үзэж явж байгаа ийм хүн байгаа. Манай хөргөн байна. Манай хөргөн бол бүрээд харахгүй байгаа. Таалуудгийн дарантын за манай хөргөн бол олон сайхан чанартай. Хөргөний одоо хамгийн сайхан чанарыг шингээсэн үлгэр жишээ сайн хөргөн байгаа. За ингээд ээж маань өнөөдөр өнөр өтгөлөө ингээд бүгдээрээ сайхан элэг бүтэн эрүүл саруу бүгдээрээ ингээд ирсэн байна. Бүгдэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За сайн байна уу? Үлзийн дэлгэр хангаа гэж манай ээж насаараа бас эмнэлгийн байгууллагад ажиллаж гарсан юм хүн байна. 2 хүүхэдтэй. Би том хүүхэд нь 50 жаал гээд. Тэгээд манай нөхөр ган дөрөг манай ураа аялгаугээд манай 3 хүүхэдтэй 2 хүүхэд том хүүхдийн түүхэн дээд сургуульд ивчигдээ сурж байгаа. Донд охин маань багшийн дээд сургуульд бас багшаа соёлж орсон. За манай нөхөр болохоор UB метан гэдэг байгалийн компанид ажилладаг юм байна. Манай дүү болохоор Отон жаргал гээд одоо Ноко карго гээд тийм үүсгэн байгуулсан. Одоо тэр ажилтаа тогтоос ирж авсангүй. Бас ам бол гурлаа. Таасан бацгаана. Хаа хүндээ энэ сайхан өдрийг мэндийг айлтгая. За тэгээд өнөөдөр энэ манай ээж буюу одоо Үлзий сарн хүн байгаа. За ээж минь бол насаараа одоо эрүүл мэндийн байгууллагт төсөөлөгчөөр сан. За эрүүлэг хамгаалах үйлстэй ажиллаж хүн байна. Микрофон жоо амнаас жоо хоолоор. За. Манай томч нэмаа гэж юм. Одоогоор яг анхны зүйлс байгаа. Охин том охинтойгоо бас тийм байж байгаа. Амьдарч ажиллаж байгаа. Томч нөхөр хургах төмөрчлөө хамаарай. За одоогоор хуваарай ажиллаж байгаа эдийн засгийн мэргэжилтэй юм хүн би. За охин нь баг охин нь ном унамын. За одоо 7 настай 8 настай тийм. Нэг. За дараагийнхан бол миний батгаш. За Монгол Улсын боловсролын их сургуульд физикийн багш хийдэг.
За дараа нь манай ихнэр байж байна. За тэр цааталт харагдаж байгаа буянжар Бямсүрэнгийн буян жаргал. За Хинтээ аймгийн юм өсгөө байгаа. За манай Монгол боловсролын сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн түүх нийгмийн ухааны багш хийдэг. За дараа нь манай том хүү тэнд харагдаж байна. За буян тогтох гэдэг одоо 8 настай. За манай баг охин оюун тогтох одоо 4 настай. За миний дараагийн дүү болохоор Хишгинэм гэж бий. За тэрний нөхөр нь болохоор төвшин бүдэрэгчэн төвшин жаргал гэж хүн бий. Говалтан залуу бий. За тэр хэд маань бол ирээгүй. За тэдний төлөөлөл нь болох одоо хүүн бол энд ирсэн байна. Дүлгөөн гэж хөвөө 12 настай. За дараа нь манай баг дүү Баярмаа гэж байгаа. Баярмаагийн маань одоо төлөв нөхөр Ган хуйг гэж би. Ган хуйг маань болохоор энэ нэг сүлжээ хоолны газрын сүлжээний IT хийдэг. За түүний баг хүн Эренчин мандал 8 настай хүрэлцэн ирсэн байна. За Эренчин байна. За түүний нэг ах явсан гэсэн юм шиг. За ингээд очихдоо бол ийм байна. За баярлалаа. Та бүхэнд ирүүлэг сайн сайхныг хүсээрэй ёо. Бас нэг юм хэлчихье гэж бодож байна. Манай Батч маань өөрийгөө бас бүрэн хүүцэд танилцуулсан бол манай хүн удмын дотроос хамгийн залуу доктор байгаа. За энэ одоо Монголын шишин ухаанд ялангуяа физикийн салбарт цойлж гарч ирж байгаа хамгийн ууган хамгийн анхны бидний ураг удмын хамгийн бахархалт одоо физикийн шишин ухаанд одоо цойлж гарч ирж байгаа доктор залуу шүү. За бас ахад нэг юм хэлчихээ. Манай энэ хоёр дүүгийн хамгийн том охин Цэлмэг нодлон Торонтогийн их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр орсон. За энэ жил одоо 2 дугаар курсээс сурж байгаа. Мөн одоо дэлхийн одоо 100-д ордог хамгийн одоо шалгуур өндөртэй сургуулийг одоо амжилтаагаар давж орсон. Монгол улсын бидний ураг удмын бахархалт мундаг охин байгаа. За манай хоёр дахь эрэгтэй дүү болох өөр цайхын хүү Батбуян за орчин улсын улсын Баууны нэрмжид политикийн дээд сургуульд бол Путиний нэрмжид одоо тэтгэлгийг авч чадсан хамгийн шилдэг одоо мундаг инженер болж гарч ирэхэд бэлтгэгдээд байж байгаа ийм одоо шилдэг залуучууд араас гарч ирж байгаа шүү. Одоо хамгийн одоо юу гэх юм аа Монголын одоо хөгжлийг цогцлон одоо хөгжүүлэх юм мундаг боловсон өчнгүүд дараараасаа гарч ирж байна. Бүгдээрээ энэ бол хувь хүүхдүүдийн оюуны чадамж ямар өндөр байгааг харуулсан ураг удмын үнэхээр бахархлыг одоо төрүүлсэн омогшлог төрүүлсэн ийм бахархалт хүүхдүүд дараараасаа ингэж гарч ирж байгаа шүү. Тэгээд ингэж хэлэхэд бид бүгдийн бахархал тэгээд манай хадмад нэг юм үг хэлтгий. Сайн яваа хүнийхээ овг нэрийн бүтнээр нь чанга тод дууджээ гэж хэлтгий. Тэгээд мөн ханцрангийнхаа охин Цэлмэг болон өөр цахихаа хүү Батчинд за мөн залуу догт Бат шигтэй алга ташаа бүгдээрээ. За та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. Би Сэлгмагийн 4 дахь хүн байна. Манай ээж Догсмаг гэдэг манай эмээ Догсмаг гэдэг байсан. Догсмагийн нэг охин гарсан. Сэлгмаг бол 7 хүүхд гарсан. 7 хүүхдээс 2 нь тэнгэрт байгаа. Одоо 5 нь ажил төрлөө хийгээд сайхан явж байна. Ингээд тэр манай их ч Уланбаяр гэж хүн байгаа. Уланбаяр нь Арбалх сумын эмч хийдэг байсан. Одоо авианыхаа амралтыг аваад Эрдэнэ татад амьдарч байна. Дараа нь Долгорсон гэх хүн байсан. Долгорсон нь болохоор энэ 3 дугаараад бас нэг юу хийдэг байсан. Сайлчин хийдэг байсан бас. Уланбаяр гэсэн бас сайлчин гэдэг нь дараад нь сургуульд явсан эмч болсон. Долгорсон бас сайлчин байсан. Тэгээд дараачихын Цэцгмаа гэж одоо энэ Эрдэнэ татын гогт ажиллаж байсан тэр хүн маань тэнгэрд байгаа. Дараачихын болохоор би байна. Тэгээд дараачих нь болохоор манай дулааны станд юунд байна. Эрдэнэ татын дулааны станд ажиллаж байгаа инженер гэдэг юм баасан бэлэг гэж. Тэгээд дараачих нь энэ Мөрөн хотын нэгдсэн эмнэлэгт ариун цэрэн халдвар судлалын эмч Наран Цэцэг гэдэг хүн байгаа. Одоо ээжийг харж байгаа. Дараачих нь хөдөө
бас малчин ээж байгаа батарагчаа гэж малчин ээж байгаа маргааш ирнэ. Эдгээр 5 сар ингээд сайхан ээжтэйгээ хамт манай ээж одоо 97 8 хүрч जैन би одоо 15 жил Эрдэнэтотод ээжтэйгээ хамт амьдралаа. Тэгээ ичдэр уурчтай манай ээж би ээжийг авчирч дүүнэртэй хүлээлгэж өгчээд энэ сайхан ургийн баярт хүрэлцэн ирсэндээ маш их сэтгэл өндөр байна. Ах дүүнэртэйгээ танилцж байгаадаа маш сэтгэл өндөр байна. Ингээд та бүхэнд сугаан ажлын амжилт эрүүл ажлын амжилт Шагталжавын гэр бүлүүд ингээд багш. Шагталжавын хүүхд инх Монголын за айлын хувьд хүүхд. Окей. Инх Монголын гэр бүл ачтнууд ингээд багсж байгаа. Манай аавыг инх Монголын гэдэг аймгийн авраг уяач аймгийн хашаа ургамалчин нэг. За ингээд цагийн дэргийн ажилтан ээжийг авахаар хөрөмсөрөн гэдэг аймгийн гэр бүл манай ихнэрийг авахаар алж жаргал гэдэг сэлийн гаралтай эрүүл мэндийн газар ажиллаж байгаа. Манай ихчийн 3 хүүхдийг болохоор пүрэв сайхан пүрэв очив бямц гэх 3 манай аавын баг дүү болохоор чинь дүүгийн том банд нь самбуу гэж байгаа. Баг нь болохоор Төвшин баяр. Манай өнгөрдөг ахын 2 охин ирсэн байгаа. Наранзул Саранзул гэдэг 2 хүүхэд байгаа. Манай гэр бүлийн 3 хүүхэдтэй хамгийн том ном чимэг баг нь өсөг ирээдүй хамгийн баг нь болохоор гэсэн 3 хүүхэдтэй. Би болохоор айл хамгийн баг банд нь хамааг хатгүй гэдэг. Би ангаах их сургууль төгссөн. Сургуулийн начин залтаа. Одоо манайх дархан дэмдэж байгаа. Энд хүрэлцэн ирсэн бүх ураг удмынхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би болохоор Бомбажи буюу Батцарын эмээгийн 3 дахь хүү Батчиргийн гомсронгийн баг охин байна. Бидний ихээс аруулаа энд ирсэн зарим нь ажил албатаар ирж амжаагүй ирсэн байгаа их чахыгаа аваагаа танилцуулъя. Миний аав нь Хүчил аймгийнхаа Харбалт сумынхаа энэ сайхан нутаг усныхаа харьяат одоо 90 нас үлгөө доогдож яваа ийм сайхан дуурай байна. За би хамгийн баг нь байгаа. Одоо миний ах Бат Эрдэнэ ирсэн багнуудыг танилцуулаад очих явж гэж бодлоо шүү хүмүүсээ. За Бат Эрдэнэ ах маань Улаанбаатар хотод амьдардаг. Эхнэр 2 охины хамт амьдардаг. Хүү 1 хүү 2 охинтой. Эхнэр ажилтаа бас арай ирж амжаагүй байгаа. За эгч маань Гомсронгийн Эрдэнэ чимэг Төв аймгийн Жаргалан цуманда одоо газар тариалан эрхэлдэг, хуваарь хөдөлмөр эрхэлдэг 2 хүүтэй хүү баг хүү дөлгөн цуг ирсэн байгаа. Төлгөн маань оюу толгой компанид ажилладаг. Том хүү бэлгэн хуваарь хөдөлмөр эрхэлдэг арай ирж амжаагүй байна. За миний гэр бүл манай гэр бүл ганц үхээ гэдэг манай гэр бүлийн хүн халтрын ганц үхээ бас Төв аймгийн Жаргалан цуманд хуваарь хөдөлмөр бизнес манай суманд чинь газар тариалан хүнсний ногоо эрхэлдэг тийм тариалан эрхэлдэг сум байгаа. Тэндээ ажиллаж амьдардаг манай хүн гэр бүлийн хуваарь бизнес эрхэлдэг. За миний хүү Тэмүүжин шинжлэх ухааны технологийн их сургуулийн төгсөг курсын оюутан байгаа. Охин Номинжин 8 дугаар ангийн ЯБС сурдаг 8 дугаар анги. Би өөрөө эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан 20 жил ажилласан. Тийм цогцлогч мэргэжилтэй энэ айлын баг охин байх нэ. За ингээд бид нар ирээгүй байгаа их чах нар маань арай ирж амжаагүй хүлцэл өчөө бүгдээр ажил алгатай байсан. Ээж маань ингээд 10 хүүхэд аавтаа маань англиад 10 хүүхэд гаргасны одоо ингээд ирсэн байгаанууд ингээд зогсож чинь ирээгүй байгаанууд маань ажил алгатай гэж тайлбарлаа. Ээж маань бурхны орноос тэнгэрээс хараад бидний аавын минь ураг удмынхаа ингэж сайхан уудалдан учирч биенийгээ танин мэдэж ингэж баяр хийж байгаа энэ сайхан өдөрт ингээд дээрээс хараад баярлаж байгаа хаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. За бүгдэд нь гэгэн сайхан бүхнийг хүсье. Дулаажигийн том охин Цэрэнсэдийн биш Дулаажигийн охин Цэрэнсэдийн том охин Нямсрангийн гэр бүлээс одоо танилцуулж байна. Тэгээд би яг дүүн ингээд яд чи миний том их Нямсран Алтан модхны эзэн авраг малчин ийм хүн байна. Ингээд за тэгээд 8 хүүхэдтэй хүүхдүүд нь цөмөрөө одоо ингээд улс аймгийн авраг малчин дандаа мал аж ахуй эрхэлсэн хүмүүсүүд байгаа. Нэг охин ажил хийдэг.
ингээд юм бэлэн нийгмийн ажил хийдэг. Миний хөрбөр гацаад байна. Энэ нямсрыг чинь том хүн даштэлэг гэж одоо энэ даштэлэг эхнэр нь хоёр хүүхдтэй л. Хоёр охинтой ингээд ирчүүл болсон. За тэгээд дараачих нь алтан гэрлүү. Тэрэн чимд нөхөр нь бадам сэрээжил банд охин хоёртой. За дараачих нь алтан гэрлийн гэр бүл. Алтан гэр бүл нь зол жаргал гэж үгтэй. Гурван бандтай. Дараагийнх нь алтан сүгийнх нь ирээгүй. Ганц цэрэнжүү ирээгүй. Хин хоёр хүүхэдтэй. Хин дараагийнх нь ганцүх. Дараагийнх нь ганцүх. За том хчи маань хөө ганц эхнэр нь ирээгүй. Хэдэн хүүхэдтэй лээ? 3 хүүхэдтэй. За дараагийнх нь Сэнгэн жаргал. Нөхөр нь мандал хоёр хүүхэдтэй, 2 бандтай. Сайн танилцуулж чадахгүй байна. Дараагийнх нь харин тийм. За ингээд уучлаарай. Иймэрхүү танилцуулга явууллаа. За одоо дараагийнх нь жинхэнэ даваан юм. Ганцрангийн даваан юм. Цэрэнсэд гэж чинь Бацрангийн Дулаажигийн Бацрангийн охин Цэрэнсэдийн хүүхэд даваан юм гээд би байна өөрөө. Манай нөхөр савгчуу гэж байсан. Хамаахан гэрэл туяа чадаагүй бүрэ хандагаа улсын авраг малчин нөхөр нь цэндээшин налгар гээд 4 хүүхэдтэй 2 хүүхэд нь том банд нь уулуурхай инженер, дараагийн охин нь олон улсын хил сурдаг. За дараагийнх нь Үртия гээд банд байна. 4 хүүхэдтэй. Мэначин аймгийн авраг малчин ийм том банд нь цагдаагийн сургууль төгссөн. Дараагийн охин нь барилддаг. Амжилт маш их гаргаж яваад тийм охин байгаа. Яа, эхнэр нь тунгалгаа. За дараагийнх нь Мөнгөн туяа гээд охин байна. Нөхөр нь Нямсран, 4 охинтой. За. Баг банд маань Бадрал туяа гэж байгаа 3 хүүхэдтэй. Эхнэр нь инг сув гээд. За ингээд мал аж ахуй эрхэлдэг. Би өөрөө мал аж ахуй эргэлж байж байгаад одоо нөгөө тэтгэвэр дээсэндээ гараад төрүүлдэ одоо ингээд бариа засал хийгээд яг олон түмэндээ тус болоод явдаг ийм л хүн байна да. Энэ яг хоо тэгээд сауг тогтчод дээр ажилластай болоо. Концахаа хүүхдүүдийн энэ сайхан урган баяр хийж байгаад нь маш их баяртай байна. Ингээд үрдээрээ сайн хүсье. За би гэр бүлийнхаа танилцуулгыг хий. Манай гэр бүлийн манай 3 хар хүү нэг охинтой ингээд 5 6 ам бүл байдаг.
3 ардтай. За хамгийн том хар хүү маань болохоор манай гэр бүлийн хүн болохоор энэс Сумын сайн малчин тэгээд алдарт уяач, сумын алдарт уяач. Тэгээд одоо хоёр битээр малаа малж байгаа. Өдөө малтгаа зөтаамцгаа. Манай хамгийн том үү цаах гээд энэ багтаа бас мал малж байгаа. Сумын сайн малчин. Хоёр хүүхэдтэй эхнэр жагваа гээд хоёр хүүхэд нь өөрийн жаргал шинэ хүү гээд хоёр хүүхдээ хоёулаа 7-8 дугаар анги байгаа хоёр хүүхэд нь. За манай дунд харах хүү өв туяа гээд сумын даан цолтоо бүхэлддэг. Эхнэр нь цэцэг дэлгэргээд аймгийн эрүүл мэндийн газар мэргэжилтэн хийдэг. 4 хүүхэдтэй. 4 хар хүүхэдтэй, 3 хар хүүхэдтэй нэг охинтой. Хүүхдүүд нь одоо боловсрол их сургууль 3 хүүхэд нь сурч байгаа. Тэд маань одоо энд бас хүрэлцэж ирч чадаагүй. Хүүхдүүд нь бас нэг тусланд явхад өчигдөр хот руу явцгаасан. Манай том хар хүү болохоор бас хөдөө ингэ мартагаа байгаа мөртлөө өөрснөө бас нэг ажил төлөлтөй болоод бас ирч чадаагүй явцгаасан байгаа. За манай баг хар хүү өөрийн цолмон гээд Улаанбаатар хотод байдаг. Улаанбаатар хотын хөшгийн хөндийн хөшгийн хөндийн нисэх хүчинд ажилладаг. Эхнэр нь Бенсма гээд Баян хонгор аймгийнх. Одоо өөрөө юу хийж байгаа өөр солонгос хэлний мэргэжилтэй багш хийдэг нийгмийн сургалтын багш хийдэг. Хоёр охин 1-р анги цэцэрлэгийн насны нэг хүүхдээ ингээд байгаа. Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Энэ удаа ажилдаа болоод бас ирч чадаагүй. За би өөрөө болоод одоо хайлтгаа ингээд хөдөө юунд аймгийн төвд бирмэд сайчин хийгээд өхөр малтгаа зурдаг. Тэгээд явж ийм гэр бүлийнхэн байна да манай. За та бүхэндээ эрүүл ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ёо. За би бага охин бай 7 дахь хүүхэд нэ тэгээд 4 хүүхэдтэй 4 харахуудаа тэгээд 2 нь хотод амьдардаг. Ажиллаж амьдардаг. 2 нь хөдөө мал малдаг. Одоо Тэнгэрийн хооронд байгаа, Цэрэндага хаанаас Тэнгэрийн хооронд байгаа. Тэгээд гэр бүлүүд нь бас ийж амтсангүй хүүхдүүд нь тэнд одоо өөрөөсөө ажил хийгээд явж байгаа. Ингээд тавч хэлж байна. Энэ ураг удмын баярыг зохион явуулж байгаа бүрэн тогтох сумаас ирсэн ах дүүстэй баяр талархснаа илэрхийлье. За миний ээж болохоор тэр дулаачи гэж дуудаад байгаа. Дуломжив гэсэн. Тэрний дүүгээс гарсан миний хөгшин ээж Ханцүрэн гэж хүн байгаа. Тэр хүнээс гарсан хүүхэд нь болохоор 2 хүн байгаа. Бандрагч гээд миний ээж одоо 70 насыг наслаад явж байна. Дараачих нь болохоор Алтан гэрэл гээд бас ах манайгаа саяхан одоо аавынхаа ургийн баярт ирчээд хүүхдүүдтэйгээ буцсан байгаа. Тэгээд бид хэд одоо байгаагаараа ингээд цөөхүүлээ ирсэн. Бандрагч бандрагч гэж хүнээс гарсан хүүхдүүд нь болохоор 4 хүүхдтэйгээ би том нь Аруулаг суманда ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад одоо өндөр насныхаа тэтгэврт гарсан байна. Миний гэр бүлийн хүн болохоор сумынхаа нөгөө эрчим хүчин дээдэлчин хийж байсан. Одоо байгаа. Одоогоор арай ирээгүй. За манайх болохоор 2 хүүхэдтэй эмэгтэй Дулумсүрэн сумынхаа газрын даамтаар ажиллаж байгаад саяхан аймгийн газрын алба руу шилжиж ажиллаж байгаа. Дараагийн хүү маань болохоор шүтээсийн Өдөрхан инженерээр төгссөн. Одоогоор сүү хувьцаат компанид нөгөө автоматик инженерээр ажиллаж байгаа.
ажилдаа болохоор ирээгүй байна. Алтангэрд ах маань болохоор 5 хүүхэдтэй, 4 нь эрэгтэй, 1 эмэгтэй. Сая Хөгшин аавын ургийн баяр дээр бүгд ирээд одоо явсан. Тэгээд ажлын юугаар бүгдээрээ ахиж ирж чадсангүй. Ойрхон болсон бол бүгдээрээ сайхан оролцоод энэ хүмүүстэйгээ танилцах байдаг гэж бодож байна. За тэгээд энэ Дулам Сэрэн маань болохоор 2 охинтой ерөнхий боловсролын сургууль сурдаг. Ийм 2 сурдаг спортод одоогоор амжилттай суралцж байгаа охтууд байна. Манай нэг дунд дүүгийн хүүхэд эмээтэйгээ ирсэн байна. Аз баяр. Уршаа болчих. Тий. За ингээд тавчхандаа иймэрхүү танилцууллаа. Тэгээд бид нар болохоор яг нөгөө төрсөн биш болохоор тэр Дулаажигийн дүүнер гэхээр ингээд айл талдаа орох нь мэддэхгүй. Дулаажиж гэж нэг ургийн баярт гардаг. Доорш даахны удмынхын ч гэхээр нэг ордог. Нэг тийм төөрөлцөн маягтаад ингээд яваад байгаа шүү дээ. За баярлалаа та бүхэнд. Би бас яа чи нямдаа өвчигээ хэлхээ мартчих. Хатгалд ажиллаж байгаа ингээд ажилтаа болоод хийж чадаагүй хүүхдүүд нь одоо бас энд байхгүй харах хийж чадсангүй. Энэ манай чимгээ ихчгээд сонгосон болов та нар. Манай даваасан ихчи одоо чимгээ гэж хүүхэд нь баяр хүүгээд бас охин нь тэр хоёрын үр сад гэсэн үг юм. Тий. Энэ охин болохоор зэрэг чинь Эрдэнэ чимэг хичээс гарсан баясгалан гэж хүүхэд байгаа. Нэг ихтэй хөө. Тэрнээс нь гарсан хүүхэд нь болохоор дунд охин юм байна. Баясгалангийн дунд охин юм байна. Тэгээд яг Эрдэнэ чимэг ихчийн хүүхдүүд болохоор нөгөө наран туяа, дуужи, намжаа гэдэг тэд нар нь болохоор ган хуй гэднэр нь болохоор ирч чадаагүй юм байна. Ажилтаа тэгээ энэ дөрвийг болохоор төлөөлөл болгоод очиод та нар нэг оролцоод тоо гэсэн юмар явуулсан юм байна. За тэгээд энэ болохоор өөрөө Эрдэнэ жаргал эргүүлийнхэн хүн болохоор баасан дорж гэдэг хүн юм байна. Тэгээ хоёулаа 2 хүүхэдтэй юм байна. Ерөнхийдөө баясгалангийн хүүхдүүд гэж ойлгоход болохоор юм байна. Төв аймгийн цэсэнд малчин битээр 4 хүүхэдтэй. 3 охин 1 хүүтэй. Манай том хүү энэ. Хамгийн бага нь энэ. Одоо бид хоёр Төв аймгийн цэсэнд малчин гараад амьдарч байгаа. За та хэдтэй бүгдэнд наад жаргал сайхан бүхний хүсэн өрөөё. Анх удаа энэ ургийн баяр дээрд оролцож байна. Түүхэн дамаг хүчээрэнүүдээр хууч уурч харилцан ярилцахыг хүсэж байгаа ахмадууд энэхүү танилцуулгын дараа манай хүндэтгэлийн өргөнд хүрэлцэн ирээрээ. За ингээд манай өг эмэг Дулаажигийн өрөөгд ядамцоогийн өрөөгдүүдийг таасны өмнө танилцуулга хийх урьж байна. За бүгдээрээ танилцуулга хийгээд зургаа татуулаад бичгэн дороод ингээд өндөрлөн уралданд гарч байгаа танилцуулж байна. Хамгийн гээлд байж байгаа нэмэгтэй Цэрэн хүүгийн жаргал гэдгийг Агтэлт өр төрөний технологийн сургууль төгснөөс хойш 36 жил хөрөж хичээлийн үйлдвэрт ажилласан Хөвсгөл аймгийн хүм мал хоёрыг хөрөж малын хичээлээр хангацсан ийм охин байгаамаа. Тэрний дараагийнх нь Цэрэн хүүгийн Баттогтох Белоруст автоинженерийн сургууль төгссөн одоо хуваарай барилгын ажил эхэлж байгаа. Нэг талаар одоо манай ах болох сонин бие гончгоон мэрэгжлийг өвлж яваа одоо тэтгэвтэй гарсан ийм он за тэрний дараагийнх нь Ганширэн гэж Оросын Ахангайс хотын загсны дэс сургуулийг төгссөн ховор мэрэгжлийн ийм хүн одоо хуваарай бизнес эрхэлж байгаа. За тэрний дараагийнх нь манай Анширмын гэрвэл Санчирмаа гэж одоо өрөн тогтсомд захиргаанд ажиллаж байгаа. Иргэжлээс тэтгэвтэй орно гэж бэлтгэл хангаж явж байгаа ийм эмэгтэй.
За хүүхдүүд нь бямбсран доржгээд энэ хэдгээр ангид одоо 9-р ангид 2 ихрээ ингээд бүрэн тутгаас зориуд хогшин аавынхаа ургийн баярт орж танилцъя. Хожим нь бид нар ийм ажил зохион байгуулнагад туршлага судалж яваа 2 сурагчаа. За тэрний дараагийнх нь галсан гэж Улаанбаатар хотод тухайн үед тийс гэж байсан авч холбооны сургууль төгссөн одоо хоёроо бизнес эрхэлж байгаа аймгийн алдарт уяас маргааш хэд хэдэн мордууд нь ирж та бүхнийг баясганаа. За тэрний дараа нь Ягмарсаран гэж миний төрсөн дүү ээж талаасаа ядам цагийн овг биш боловч нөгөө эмэгтэй гончталын бидний төрөл миний төрсөн дүү. За одоо тэтгэвтэй гарсан насаараа 10 суманд малажхан үйлдвэр хэрэм суусайдаар хангаж ясан олон 5 жилийн гавшгаас ийм одоо ажилласан эмэгтэй олон хүний өөрийн нэлсэн одоо бидэртээ нийлүүлээд олон хүнийг малажхан бүтээгдэхүүнээр хийж яваа аймагтай нэгэн одоо бизнесийн ухаалаг эмэгтэйчүүдийн нэг. За тэрний дараа би ээжээсээ гурван Ягмарсаран тэрний дараахан чойсон гэж автоинженерийн байсан тэрний хамгийн баг нь хот гэдэг энэ залуу өөрөөр бизнес эрхэлж байгаа товчхондоо юм. Баярлалаа.